Амжаагүй шүү дээ. ийм хагуу зэрэг юм шүү дээ. Наад энэ цаав цацтай. Тийм байна. За влогтмын дахин тавтан морил. За бид нар ингээд Солонгос улсаас Япон руу аялсан влог маань ингээд эхэлж байна. За одоо ингээд бид нар онгоцондоо суух гэдэг. Яг хөдлөх гээд одоо явж байна. За ингээд QR код мод бүгд явсаар байгаа. Нэлээд завгүй явсаар байгаа. Одоо бичлэгээ яг хийж таарлаа. За тэгээд онгоцондоо Япон руу нисгээс өмнө одоо QR код ингээд өгүүлчих юм бол амар гэж ярьсан учраас бид нар одоо QR код ингээд өгүүлчихэд одоо ингээд онгоц руу суугаад явж байна. За өнөөдөр ингээ 2024 оны 9 сарын 15 буюу Солонгост яг ургацын байрал таарсан учраас хөл хөдөлгөөн нэлээд ихтэй байж таарсан. За тэгээ бид нар ч одоо авиа компаниг бол одоо Япон улсын авиа компани байх гэж одоо бодож явсан чинь за Африкийн одоо авиа компани байж таарсан. Бид ч одоо Японы л одоо авиа компани болж байгаа болсон одоо Конничива, охойо гозаимасу гэх юм болсон чинь гүү бол таарсан. За бидний суусан авиа компани одоо South Africa за ингээ Африкийн улсын авиа компани байгаа. За энэ ч тарамдаас нэгээс суусан. Ингээд Нарита дээр ирсэн. Нарита дээр буусан. Одоо шалганаараа гарах чинь. Дал нэгээсээ Японы Токиогийн Нарита нисэх хосны бодлого ирлээ. Одоо эндээсээ шалганаараа нэвтрээд цаашаа гарнаа. Тэндээ бөөнөрөө уулзж аваа. Тэгээд тэндээсээ байрлах газар руу явнаа. За Токиогийн Нарита нэх байна да. Одоо ингээд шалганаараа нэвтэрч гараад цаашаа хүмүүстэйгээ уулзаад тэгээд одоо явж амарандаа байрлах гэж лугаа. За явсараа Инчон терминалаараа Инчон терминалаас сольж Нарита нисэн хосны бодлогыг шалганаараа гаргасан. Одоо тийш хүмүүс аваад одоо ийш мод руу явнаа. Мод руу явж амарнаа. Одоо бараг 10 болцсон байна. Японы такси. Энэ хуваан. Бороотой хөлтөд ирсэн. Хөлтөний коридор нэг юм шиг байна. Хөлтөний коридор нэг юм шиг. Манай өрөө. Өглөө маань юм байна да. Хоёлаа цуг. Зөндөө нугаалтуртай. За нойлын харъя. Нойлын нэгсээ гарч. Гоё нэлтэй минь. Тэр чигтээ биедээ болцсон. Зөөцөн гэлтэй дүүш мөш. Ван цантай. Ван цанд ус. Айгу цэвэрх юм байна те. Сэндинга хөрх хүмүүс. Пич мэжтэй юм байна. Зөндөр амж өдөрт. За ийм л өрөө байна да.
За влог томд автан байл влогийн маань 2 дахь өдөр эхэлж байна. Аяллаа 2 дахь өдөр. Бид нар одоо эндээ ингээ амарчаад одоо ишээ хөдөлгөөний цайгаа уучаад Фужи уулаа хөдлөнө. Токиогоос Шизоку хийшээ байдаг юм шиг л Фужи гэдэг. За одоо хөдөлгөөний цайгаа уугаад доош буугч. Хөдөлгөөн 8-аас хөдөлгөөний цайгаа уугаад тэгээд 9 цагаас хөдлөх байгаа. 9 цагаас хөдлөөд одоо ийш нь бас 150 км явах юм билээ. Шизоку Янамаши тийшээ Фужи уулна байдаг юм билээ. Энд дээр очиндоо хөдөлгөөний цайгаа ууж аваад хөдөлгөөний цай ямар хөө байх харыг ууж. Лектүүдээс уцаад тооч. За өнөө цагаа уугаад эхэлсэн байт юм байна уу? Япончууд болцоо монголоор эхэлчихжээ. Хөдөлгөөний хоолны инфо баг шиг. Энэ монголчууд байна. Хөдөлгөөний хоол энэ цагаа ууж гэсэн. Буфет тоолтой гэсэн. Дахнууд харагдчихна да. Яа. За, энэ влог ихсэн. Одоо ишээ Фужи бол үзэхээр явна. Автобус маань замын цаана зогсож байгаа шиг байна. Автобусанд суугаад тэгээд хөдлөндөө манайхан эхнээсээ сууцгаасан байх шиг байна да. Сая хөдөлгөөний цайгаа уучаад одоо тэгээд ишээ эндээс Нагасакигээс дахиад Фужи руу нэг 2 цаг орчим явах байхаа. Гэж харсан. За, зэлэг гэрэл насчлаа. За, өнөөдөр Токиогоор нэлээд үйлрэх бороотой байна. Фужи тийш Фужи бол тийш бол бас бороотой байх юм бол энэ хавар бол нэг ийм үйлрэх байх юм шиг байна. За, хөл хөдөлгөөн бол Японы юм нам хүмүүл байна шүү дээ. Юм нам хүмүүл талтаал байна да. Нам хүмүүл талтаал байна да. За, одоо ийш сам хүнлэн гараад да. Тэгсэн. Яа. Энэ чинь муслим жишэнтэй хүмүүс юм уу да. Малаа залах гэдэг юм үзсэн. Солонгосын Японы автомашинууд иймэрхүү юм байна да. Манай автобус маань тэнд харагдаж байна. Автобус маань тэнд харагдаж байна. Энд нэг 100 yen хэлхүүрээ. Хүмүүс эндээс бас манайхаа оруулах ганц нэг юмнууд аваад янз бүрийн бас жижиг шийж манайхаар солонгосын Pimejom GS шиг юм уу да. Манай айс яа. Зүсч юм да. Сайхан хамаас нь. Зүгээр ороо тий. Нэг орсон. За. Авахаас болтоо. За автобусанд сунаа. Чигээр гайд нэг л явчих. Сайхан амарсан. Барь хамаагүй хэлж шүү. Одоо Фужи 2 цаг явах юм шүү те. Фужи бол 2 цаг явах юм шүү те. 2 цаг л харсан шүү дээ. Тий, юугаар харсан чаа? Мапаар харсан чи 2 цаг л зааж. 2 цаг л зааж.
Одоо эндээс ингээд Фужи өдөр болдог л чи энэ Фужи бол Шизуока Янамаши тийш байт юм. Тийш юм да. Тэгээ ер нь хайдыг бидрээд тэгээд за өнөөдөр тэгээд сайхан чимээг амраад за Японы зочдууд хайдгаа сюрприз байж чадав. Ороо шууд нүүрэн ханд. Харин нөгөө тэгээд хэдүүлээ нэг жоохон ганц нэг юм уншия да тий. 12 гээл зогсч болж шít. Байдаг таньд уншсаа да. Харин тэгээд одоо цагаагаар харсан жирэн бороотол байл шүү. Тэр Шинзуки дэш бол бороотол харагдчихлаа. Одоо Disneyland ч юм уу Universal Studios гэдэг ийшээ орохдоор Японых дандаа хамгийн гоё нь гэж хүмүүс яриад байдаг. Гэхдээ гим нь амар их үнэтэй. За бид нар явсаар байгаа одоо Фужи уулынхаа замдаа явж ийм түр амралтын газар юм. Солонгосын Хьюгерс юм уу да. За нэг ийм их амралтын газар байна. Энд хүмүүс одоо тэгээд бас хоол унд ойр зүрийн түргэн хоол моолоос аваад эндээ жоохон амраад хөдөлдөг юм шиг байна. Эндгээр ингээ автобус яаж хаагаад байна. Эндгээр ингээ лайв хөдөлтэй. Япон хүмүүс юм их багш байна. Адад очсон байна дөө. 자, Fujisan으로 해보시죠. Fujisan. За, Fuji уулынхаа яг 5 дугаар давсан дээр гарч ирлээ. За, Fuji уулын яг 5 дугаар давсан нь одоо машинаар гарч болох, автобусаар гарч болох хамгийн одоо боломж цэг юм байна. Одоо яг 2300 м өндөрт тэр байгаа юм байна. Тэгээд дээшээ бол 8 хагас тавцсандаа байт юм байна. Яг ойрол нь бол яг 3376 м өндөр байт юм байна. Fuji бол. Тэгээд авирж бол дээшээ бас гарч болно. Гэхдээ одоо бол яг юу цаг нь бол хаагдсан байгаа юм байна. Авирах цаг нь. Бас өөртөө янз бүрийн цүнх мүхэ бэлдээд авирах бас нэг ганц нэг гутал хувцас бэлдээд бол бас авирж болдго юм байна. Тэгээд шөнийн авиралт хийсэн ч болдог, өдрийн авиралт хийсэн ч болд юм байна. Өнгөр бол Fuji бол өнөөдөр бол цагаагаар дажгүй байна. Бороотой байсан. Бороо харин сайхан намдчлаа шүү. Дажгүй сайхан намдаад явж өнгөр гадаад хүмүүс ч олон байх шиг байна. Тий. Оргил нь бол зүгний үүн манан шиг л юм байна. Оргил дээр нь даач анс гарч амжихгүй юм шиг байна. Одоо яг ингээд 5 дугаар давцсан дээр хүмүүс аялал жуулчтай хамгийн хэрдэг хэсэг нь юм байна л да. Одоо энэ дэшиг дамигдан цайны газартай. Тэгээд байт юм байна. Одоо иши бид нар 0 орчоод тэгээд ишээ зам хөндлөө гацаараа гараад. Ишээ энд нөгөө нэг шуудан байд юм бин. Тэр одоо тэр хонх мох байгаа нэг хүний хөшөө мөшөө тэр болохоор одоо энэ бол юм алдартай шууд юм байд юм байна. Fuji бол одоо энэ өндөр дээрээс одоо ингээд одоо энэ захаа маха шууд ээлгэх бол бас их тийм японочдод бол их тийм хүндэтгэлтэй гэж үздэг юм байна. Одоо ийшээ хаяг маяг гэж Монгол руу ч юм уу юу нь явуулж болдго юм. Эндээс одоо битсэн захааг бол Fuji бол одоо хамгийн өндөр цэг дээр байгаа. Одоо шуудан гэж үздэг учраас ер нь их хүндэж үздэг учраас бас тийм шуудангаар их алдартай юм байна. За тэгээд
Ишиг улс Япончуудаас өөрсдөө байх шиг байна. Юм байна. Өнгөр хүмүүс байж ах шиг байна да. Юм байна. Одоо энэ мөрнүүдийнх нь өгт чинь дандаа монгол хүмүүс хвчлэн байдаг юм байна. Тэгээд Япон цагталтай. Фужи бол энэ ч байна. Фужи бол маань хамгийн өндөр цэг нь одоо тэнд байна да. 3776 метр өндөр. Бид нар одоо яг одоо энэ ч явж 2305 дээр яг энэ дээр очив. Хамгийн дээд оргил бүр тэр дээр. Чи одоо фужи болч одоо идэвхтэй галтуул гэдэг тэгдэм билээ. За фужи үлийн татвар давсан гэж нэг юм байна да. Тэнд одоо бос зөксдөг болтой юм аа. Тэгээ ер нь 7 сарын 9 сарын хооронд ин фужи уулар дээш авирдсан байна. Бус үед нь одоо ингээд 11 сар маар өглөөс ингээд цасмаас орчдөг болохоор дээш өгсвөр замтай болохоор ер нь явах боломжгүй болоод хаагдчихсан юм байна. Тэгээ ер нь авирахаар бол хүмүүс бол 7 сард бол гэж авирал зүгээр юм байна. Хей за бид нар явсараад фужи уулынхаа яг 5 дугаар тавцан дээр гарч ирсэн байна. За бид нар яг бороотой өдөр байж таарсан. Гэхдээ яг жоохон бороо намдаад бас нэг жоохон гэгээ ороод бас нэг жоохон сайхан цэлэгдсэн байгаа үе яг таарлаа. За энэгээр фужи уулын 5 дугаар тавцан бол яг иймэрхүү байт юм байна. За ингээ автобус эднэрээ зогссон. Жуулчдын автобус унаа тэрэг энэгээр ирээ зогссон. Ингээ жоохон битүү манамтай учраас жоохон харагдах оршин тийм эсэ одоо яалтай билээ. За ингээ одоо дандаа үдшгүүчин зүйлийг. За ингээд энэ иргэн тойронд бол ингээд хоёр давхар юм байшин барилгууд байсан, үзүр үйлчлэгээний газрууд, хоолны газрууд тэгээд зөндөө олон газрууд байсан. За одоо бид нар хоёр давхарт нь гарч бас хоол идсэн байгаа. За хоёр давхар дөнгөн биш үзүр үйлчлэгээний газартай, дэлгүүр оршоотой ийм газар байна. За энд ингээд бос сургамж авахлаад фужи бол иргэн тойрон өдрийн хоол маань энэ ч харагдаж байна.チケットナンバー111番。өдрөө олсон чи. Сая. Өдрөө хоолндоо орлоо. Фужигийн яг 5 дугаар тасны хажуу талын чиптан талдлээ. Тошо бод дэлгүүр амтгууд байх шиг байна. Чи. Өндөр юм тагнаа. Энэ бол фужи бол Вискэмэр чинь байна да. За ингээ Япон руу хийсэн аяллаа влог маань эхний өдөр маань ингээ өндөрлөж байна. За фужи уулдар ингээ өндөрлөж гинөө. За дараагийн видео влогууд маань бас байгаа шүү. Тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн влогоор үргэлжлүүлж уулзъя. Баяртай.